За энэ улсын хөгжлийн төлөвлөгөөний 1 жилийн төлөвлөгөө гүйцэтгэлж тэр төлөвлөгөөнч тэр орж ирэхэд би нэг л юмыг одоо бас хэлтгийн. Энэ нь болохоор 1 жилийн одоо юм төлөвлөгөө гаргахаа хэдүүлээ болцгоё. 5 жилийн төлөвлөлт гэж байгаад тэгээ түүнийхээ дагуу тухайн жил бүрийнхээ төсвөө одоо тухайн жилийнх нь одоо төлөвлөгөө гэж үзээд явъя гэсэн ийм саналыг гаргаад байдаг. Ер нь улс орнууд манай улс ч гэсэн төлөвлөгөөний комисс 5 жилийн төлөвлөгөө гаргаад бусад улс орнууд ч 5 жилийн төлөвлөгөөгөө дагаал явдаг шүү дээ. Жил болгон төлөвлөгөөгөө өөрчлөөд идэг. Тэгээд тэр нь ердөөсөө төсөвтөөгөө ч уялддаггүй ийм одоо сонин орчинтой бид нар ингээл дандаа л цагаа дэмий өрсөн дандаа л ингээд нэг ердөөсөө л ингээд нэг л болж бүтэхгүй байгаа байхгүй. 25 оны жилийн төлөвлөгөөний биелэлтийг одоо манай аудитын газар бас гаргахад 4 тэргүүлэх чиглэлийн 6 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 20.9% гэж байгаа байхгүй. Тэгэхээр харахгүй шүү дээ. Нэгдүгээр засгийн газраас оруулж ирсэн төсвийн одоо энэ төлөвлөгөөг нь бүр танигдахгүй болтол нь гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаад баахан одоо төсөл хөтөлбөр оруулцдаг. Яагаад тэгэхээр одоо төсөвтөөгөө бас андуураад идэг байхгүй. Тэгээд одоо хавар нь нэг төлөвлөгөө гаргаад намар нь болохоор төсөв гэж бас шал тусдаа ондоо юм гаргаад төлөвлөгөөнд нь орсон одоо үзүүлэлтүүдийн 60% одоо санхүүжилтийн ердөөсө тавьж өгдөггүй. Тэгэл байнгын өөрчлөгдөд байдаг. Энд чинь утгагүй байгаа байхгүй да. 5 жилийн төлөвлөгөөнд нийцүүлээд жилийнхаа төсөв батлаад явах нь өөрөө одоо зүүн хэрэг баймаар юм. Тэгээ одоо энэ төлөвлөгөөгийн та бүхэнд ингээд бүр ингээд уншихлаа бас хөрхөө инээдтэй. Хэвээ уучлаарай. Агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гайлын хяналтыг сайжруулна гэж байгаа байхгүй юу? Яах гэж юм? Гарт иш чалах гэж юм уу тэгэхээр? Баян хошуу дэд төв орон сууцчлуулах төслийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Сая бид нар чинь сэлб дэд төвөө унгаачлаа штэ. Тэгээ дахиад ийм асуудал өрнөхнүүдээ. Төрийн албан хаагчдад статистикийн сургалт зохион байгуулна гэж. Манай статистикийн байгууллагын бас манайхан л ч оруулсан юм биш л дээ. Энэ хэрэглэгчийн чанартай хүртээмжтэй мэдээлэл гээд ийм асуудал орж ирж байна. Гадаадын иргэний визгүй ер нь ингээл иймэрхүү энэ мэдчлэн одоо ийм зүйл залтууд одоо яалтчгүй жилийн төлөвлөгөө оруул гэсэн учраас ингээл иймэрхүү л одоо жагсаалт орж ирж байгаа. Тэгээ одоо энэ эцэслэн батлагдахтай бол дахиад бүр шал өөр юм одоо гарч ирнэ. Тэгэхээр энийг нэг болчиж болдоггүй мүү гэсэн асуудлыг л дэвшүүлээд байгаа юм аа. За надад нэг асуулт байгаа. Энэ төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн зөрүүг арилгах, цалин үлсний бүтцийг оновчтой болгох, төрийн албаны бүтцийг шинжлэх гэсэн ийм одоо үг өгүүлбэрийн ард яг юу нуугдаж байна вэ гэдгийг нэг бас хэлээд өгөөч гэсэн ийм л одоо асуулт нь бол тэр санал нь бол одоо 1 жилийн төлөвлөгөө гэж өөрсдөө хуурхаа болж одоо энэ ийм олон төрийн албан хаагчдын одоо цаг завыг бас үрхээ болж жинхэнэ хийх ёстой ажлыг одоо бас хийлгмээр байгаа байхгүй юу. Бям цаг дарга та яг энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг бол одоо бас санаачилж батлуулж исэн шүү дээ. Тэгээд үгүй яалтчгүй бид нар ингээд нөгөө дорой хий эргээд байгаа байхгүй юу. 5 жилийн төлөвлөгөө тэгээд түүнийгээ дагсан жилийн одоо төсөвлөлт. Тэгэхгүй бол ингээд нэг жилийн төлөвлөгөө ч юу юм, жилийн төсөв ч юу юм өөрсдөө ч ойлгохгүй байнга өөрчлөгдөд байдаг. Ийм асуудал байгаа. Төрийн албатай холбоотой асуултанд хариулт авъя. За ариун зээг гишүүний бас ярьж байгаа асуудал дээр тайлбар өгч гэж бодож байна. Ер нь хаана байгаагаа мэдээд хаа хүрэхээ олж хараад түүндээ хэрхэн яаж хүрэхээ томьёолохгүй бол хизээч хүрэх зорилгодоо хүрэхгүй. Дэлхийн бүх улс орнууд төлөвлөдөг, төлөвлөснийхаа дагуу төсвөлдөг, төлөвлөгөөнтэйгээ уялдуулж төсвөө хийдэг. Бид нар 90 он хүртэл төлөвлөж явдаг байсан сая та хэлж чинь 5 жилээр төлөвлөө жилээр нь тодтогоод 90 оноос хойш 2020 он хүртэл үндсэндээ бол 30 жил ямар нэгэн төлөвлөгөөгөө явж ирсэн. Төлөвлөгөө байхгүй болохоор бодлогогүй төлөвлөлтгүй болохоор төсвийг дураараа зарцуулдаг ийм замбрааг болцсон. Гарч ирсэн нам болгон томилогдсон ерөнхий сайд болгон өөр өөрсдийн бодлогоо хэрэгжүүлнэ гэд тал руугаа ингээд татаж шангаадаг юм болцсон байсныг 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын хөгжлийн бодлого урт дунд богино хугацааных байна. Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна. Тогтвортой байхын тулд
урт дунд богино хугацааны бодлогууд нь харилцсан уялдаатай байх. Энэ юмуудыг шийдэж хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг их хурл 2020 онд баталсан. Ингээд үндсэндээ бид нар 2030 жилийн урт хугацааны бодлого буюу алсын арга 2050, 10 жилийн дунд хугацааны 8 зорилт хөтөлбөр батлах ёстой. Үүнээс нэг нь баталсан, бусд нь батлагдаагүй байгаа. 5 жилийн үндсэн чиглэл буюу таны ярьж байгаа 5 жилийн төлөвлөгөө, дээрээс нь засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр. За үүнийг хэрэгжүүлэхэд жил болгон төлөвлөгөө батлаад төлөвлөгөөндөө суурилсан төсвийг баталдаг ийм тогтолцоотой болсон. Энэ дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа болохоор 30 жил ямар ч төлөвлөгөөгүй, замбраагүй задгаа явж ирсэн болохоор одоо нэг цэгцтэй явах гоо тэгэхээр төлөвлөлт чухал уу, төсөвлөлт чухал уу? Альва нөөцөө тэгж тодорхойлоод төсвийн хүрээний мэдээлэлээр энэ нөөцөө хэрхэн яаж юунд зарцуулах вэ гэдэг төлөвлөөд төлөвснийгээ буцаага төсвөөрөө хуваарлаад ингээд явах юм бол бүх асуудал чинь цэгцтэй, төрийн бодлого чинь тогтвортой, тодорхой, харилцан уялдаатай холбоотой явах юм аа. Ийм л агуулгаар хийсэн бол төлөвлөлөөс орчих юм бол төлөвлөгөөнөөрөө суйрлаад төсвөө баталж чаддаг болчих юм бол энэ хамгийн зөв алхам. Нэг хянаж чадахгүй бол хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдах чадахгүй гэж. Төлөвлөлт бол ерөөсөө хянах, хэмжих, удирдахын хамгийн суурь нь. Тийм учраас ийм болсон гэдгийг бас хэлье. Ингээд эдийн засгийн хөгжлийн сайд энх хоёр сайд хариулъя. За энэ үндсэн хуулийн зарчим, үндсэн хуулинд орсон өөрчлөлт, үндсэн хуулийг бид нар биелүүлж хэрэгжүүлэх учиртай. Тэгээд бид нар сая 25 оны жилийн эцээр 26-аас 30 онд Монгол улс нийгмийн эдийн хөгжүүлэх 5 жилийн хөтөлбөрөөр баталсан. Энэ хөтөлбөрийг энэ 5 жил улс төрийн бүгд намууд хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Улсын их хурлын сонгуул болон ерөнхийлөгчийн сонгуул дэвшиж байгаа нэр дэвшигч улс төрийн нам энд Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ухаан санаагаа арга ухаанаа уралдуулна. Тэрнээс энэ хөтөлбөр тусаагүй өөр хөтөлбөрийг хэрэгжүүлэх санал болгосон улс төрийн нам нэр дэвшигчийг сонгуулиас хасдаг бол ийм хатуу зохицуулттай болсон. Энэ юу вэ гэвэл төрийн бодлого урт хугацаанд доктортой улс төрөөс ангид улс төрчгүйгээр хэрэгжих ийм гол суурийг хангаж байгаа юм төрийн бодлого. Үндсэндээ өнгөрсөн 30 жилийн парламентын гашуун туршлага дээр ийм бодлого дээр улс төрийн намууд нээлж үндсэн хуулийн өөрчлөлт хийж ингээд шийдсэн зүйл шүү. Тэгэхээр гишүүд бас энэ дээр үг хэлэн дээр анхаармаар байна гэдгийг хэлхий хүсэж байна. За тэгээд байнгаараа салбарын яамдууд шууд өөрийнхөө асуудал гаргаад салбарууд ярина. Одоо төсвийн хүрээгээс ялгаатай бол төсвийн хүрээ бол бодлогын асуудлууд, макро эдийн засгийн 9 гол үзүүлэлтээр. За хөгжлийн бодлого бол салбарууд. Салбар хийх асуудлаа босч ярина. За тэгэхээр асуултууд яг асуухтаа гишүүд тэр яамнаас тэр салбараас гэж тодорхойлж асуувал их сайн байна. Тодорхой. Абубакир сайд. За Абубакир сайд бас нэг арга хэмжээтэйгээ сая чөлөө авсан. Ерөнхий сайдтай хамт арга хэмжээнд орохгүй явсан, чөлөө авсан. Нийгмийн агуулгын хөтөлбөрийн яамнаас төлөөлөд хариулчих. 4 номерын микрофон. Ажлын хэсэг Алимаа Дарга. Ариун цай гишүүний асуултанд хариулъя. Гэрүүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын дарга Алимаа хариулж байна. За 27 оны тухайд төрийн албан хаагчдын цалин хөлсний бүтэц тогтолцоотой холбоотой бас зарчмын өөрчлөлтүүдэд оруулах ийм зорилго тавьж ажиллаж байгаа. За одоогийн байдлаар салбарын 35% хуулиар төрийн албан хаагчдын цалин хөлс нийгэм баталгааны асуудлыг бас харилцан адилгүй ялгаатай байдлаар зохицуулдаг ийм нөхцөл байдал бол бас байгаа гэдгийг ариун цай сайд бас мэдж байгаа. За энэтэй холбоотойгоор адил албан тушаал ижил цалин хөлс олгох энэ үндсэн цалин хөлсний тогтолцоо бас алдагдах. За салбар хоорондын ажил хүчний шилжих хөдөлгөөн нэмэгдэх. За зарим салбарт цалин багтаа байж байгаа салбарт ажил хүчний дутагдланд орох ийм сөрөг үр дагаврууд бас гараад байгаамаа. Энэтэй холбоотойгоор цалин хөлснийхаа тогтолцоогоо сайжруулах, хууль эрхцэн орчны нэгдсэн цалингийн бодлогын түвшинд хүргэх. За тэгээд цалин хөлс ангил зэрэглэлийн асуудлыг нэгтгэж авч үзье гэсэн ийм агуулгаар. За ариун цай гишүүн тодруулж асууя.
Тийм намайг зөв ойлгороо. Би юу гэж хэлээд байна вэ гэхээр 1 жилийн төлөвлөгөө бол 1 жилийн төсөвтөөгөө огтос уялддаггүй. 1 жилийн төлөвлөгөө нь 5 жилийн төлөвлөгөө засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө уялддаггүй. 1 жилийн төлөвлөгөө нь дараагийн жилийн төлөвлөгөөтэйгөө уялддаггүй. Ийм асуудлыг хэдүүлээ засах хэрэгтэй байна гэдэг асуудлыг хэлж байгаа. За энх хоёр сайдын одоо хэлсэнчлэн улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлэхдээ одоо хөгжлийн төлөвлөгөөнөөс бусад одоо энэ бодлогоос өөр одоо бодлого дэвшүүлж болохгүй гэж заадаг үнэн улсын их хурлын гишүүнээр орж ирчгээд төсөв хилэлцэхэд за энэ хөгжлийн төлөвлөгөөг батлахад хамаагүй зүйл залтуудыг гормын санал гаргаад оруулдаг л байхгүй да. Тэгэхээр энийг хэдүүлээ одоо бас цэгцлэх хэрэгтэй байгаад байна. Цаг бүр үнэтэй байгаад байна. Бодлогын төлөвлөгөө маань 20% биелэлттэй байгаа бол эн чинь одоо буруу шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр энийг л засах хэрэгтэй байна гэж одоо хэлээд байгаа байхгүй да. Намайг зөв ойлгоорой би. Тий. Үндсэндээ хууль хэрэгжүүлээ зарчмаа барил гэжсэн асуудал хэлж шүү дээ. Тэгэхгүй одоо гишүүд маань төлөвлөгөөд уялдаг болгодог гишүүд маань өөрсдөө хийчихэд байна гэдгийг анхаарах хэрэгтэй гэсэн санал хэлж байна гэж ойлголоо. Гишүүд анхаарал таавь. Скватрын эрдэнэ